Сайн байна уу та? Сайн байна уу? Ямар шүүх хуралд орсон бэ? Тэгээ яаж шийдсэн бэ? Гомдлын шүүх хуралд орлоо. Тэгээд эвдэрлийн гэрээ батлуулах хүсэлтийг гаргасан шүүгч эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас уг гэрээг батлахгүй гэсэн захирамж гаргасан юм а. Тэгээд үүнд нь гомдсон. Тэгээ гомдлын ерөнхий шүүгч даргалаад 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хурал болоод за миний гаргасан гомдлыг хангасан. Ямар асуудал байсан бэ? За уг асуудлын хувьд ер нь бол байр гараж захиалсан байт юм байлээ. Тэгээд уг байр нь баригдаагүй. За хэзээ ашиглалтанд орох талаар асуусан чинь тэгээд 700-800 хүн цагдаад гомдол гаргацсан байсан. Тэгэхээр цагдаад очиод өргөдлөө өгсөн юм байлээ. Тэгээд энэ бол 21 онд болсон асуудал. Үүнээс хойш асуудал нь шийдэгдэхгүй байгаад байсан юм байна лээ. Надад хандаж гуйзан зөвлөгөө авсан. Зөвхөн миний хувьд бол уг асуудал чинь ер нь эрүүгийн асуудал гэж харагдахгүй байна. Иргэний асуудал байна. Иргэний харилцаа юм биш үү? Иргэнээрээ явбал яадаг юм бэ гэдэг ийм зөвлөгөөг өгсөн юм аа. За үүний дагуу Сүхбаатар дүүргийн иргэн шүүхэд одоо нэхэмж гаргасан. За тэгээд хариуцагч талтай нь би бас уулзаж яриад зохицуулаад эвлэлийн гэрээ одоо байгуулад асуудлаа шийдвэрлэх гэсэн. Тэгсэн чинь шүүгчийн хувьд бол уг асуудлаар ялгцшаал татсан тогтоол, хоригчоор тогтоосон тогтоол байгаа учраас шийдэж болмооргүй байна гэдэг зүйлийг ярьсан. За тэгэхээр нь прокурорт нь бол би хүсэлт гаргасан. Прокурорт нь хүсэлт гаргаад хоригчоос тогтоосон тогтоолыг хүчингүй болгох одоо хүсэлт гаргасан. За прокурор энэ асуудлыг одоо шийдээгөө. Мөрдөн байцаагчдаар очиод энэ бол иргэний харилцаа би эрүүгийн журмаар асуудлаа шийдвэрлэхгүй гомд санал байхгүй гэсэн ийм мэдүүлгийг аваад тэгээд шүүхэд өгсөн. Тэгсэн чинь шүүгч үнийг батлахгүй л гэсэн байхгүй юу? Шүүгч яагаад батлаагүй юм бэ? Яг та нот баримтыг үнэлэх асуудал нь шүүгчийн эрх хэмжээний асуудал байхгүй юу? Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бичгийн нот баримтыг заасан болохоос биш яг одоо юу гэдэг юм хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон прокурорын тогтоол байж иж тэр нь хүчингүй болно гэсэн ойлголт байхгүй юу? Нөгөө талаас бичгийн нот баримтыг дээр доор хүчинтэй хүчингүй том жижиг гэсэн ойлголт байхгүй. Цаг хугацааны хувьд энэ хоёр хоёулаа нот баримт мөн. Цаг хугацааны хувьд өмнө хохирогчоор тогтоосон тогтоолыг сүүлийнх нь юм нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг нь өөрөө няцааж байгаа байхгүй юу? Хууль зүйн хувьд энийг бодох ёстой байхгүй юу? Өөрөөр хэлбэл залим эхлэх гэмтэг гэдэг чинь өөрөө материалын бүрэлдэхүүнтэй хэрэг. Би хохироогүй, надад нэхэмжлэх юм байхгүй гэж хэлэхээр энэ гэмтгийн бүрэлдэхүүн байхгүй болж байгаа байхгүй юу? Тэгээ энийг л уулна шүүгч одоо бодох ёстой байсан. Тэгтэл одоо тэг шийдээгүй. Тэгээд мэдээ шүүгчийн эрх хэмжээний асуудал байсан л да. Тэгээд шийдээгүй. За үүнийг харин бүрэлдэхүүнтэй 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй одоо хурлаар бол одоо зөв байсан байна гэдэл шийдсэлдэ. Ер нь бол байр захиалсантай холбоотой л асуудал юм байна шүү дээ. Тэгээд иргэнээр эрүүгээр явахын ялгаа нь ер нь юу гэдэм бэ? Яг энэ кейсийн хувьд болохоор 8 блок байшин барина гэж 6-700 хохирогчтой олцсон огт байшин бариагүй асуудал байгаа. Гэхдээ хизээ нэгэн цаг шүүх хурал боллоо гэж бодоход 6-700 хохирогчтой. Тэгээд шүүгэн шийдвэрийн дараа мөнгө авах асуудал яригдэн шүү дээ. Иргэнээр асуудлаа шийдчих юм бол түрүүлээ шүүгэн шийдвэр гарчиж байгаа байхгүй юу? Тэгээ энд тодорхой хэмжээний хөрөнгө хураагдсан, битүүмжлэгдсэн. Шүүгэн шийдвэр гарахаар тухайн төрөнгийг дуудлагуудаагаар одоо зарж борлуулж хохирлол авах хэрэгтэй асуудал шүү дээ. Тэгээд 6-700 хүний дараа хохирлоо авах уу хамгийн түрүүнд иргэнээр шүүгэн шийдвэрийг гаргуулад авах уу гэдэг асуудал бол цэвэр одоо тактикл асуудал байхгүй юу. Шүүгэн шийдвэрийн гүйцэх хууль зөвлөлт орсон шүү дээ. Хуучин хувь тэнцвүүлээд мөнгийг гаргадаг гэсэн бол өнөөдөр шүүгэн шийдвэр гарсан дараалал нь төлбөрийг барагдуулдаг болсон байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн захиргаа байх нь хамаагүй шүүгэн шийдвэр гарсан л бол төлөвлөлөөд мөнгө л авна гэсэн үг шүү дээ. За яриа өгсөнд баярлалаа. Зүгээр.